I had my talking points and they started and ended with me thanking to you for the leadership, for the vision that you had and trust in UNDP. Ерөнхийдөө өдөр нь болохоор энэ нараа сайн алгаад байвал энэ нараараа нэг хураацсан тогоороо. Шөндөө яаж ин та цахилгаанаар бас Шөндөө 10-аас 10 гээд юу залгаад өдөр халуун байвал нэг 4 мөрөгээд босоод бүгчмдээ унтраач. Харин та 6 гээл унтраач. Тэгэхээр яг нэг өөр ингэ зохицуулаад ингэ яагаад тогоо аяа. эхний ээлжинд нэг 100 айлаар эхлэе гэж байгаа. Тэгээд энэ маань яг ингээд тогтвортой болоод айлуудхүүдээ яг амьдралын хэв маягт ингээд суугаад эхлэнгүүт бусад айлууд руу ингээд нэвтрүүлээд ингээд энэ маань өргөжөөд ер нь бол гол зорилго маань бол бид нэр яг хуу ингээд орон сууцчлуулах бодлого явж байна. Гэхдээ тэр чинь бас нэлээ хэдэн жил болно тий. Тэр болтлоо хэдүүлээ бас нэг энэ утаа унаараад одоо иргэдийнхээ бас эрүүл мэндэд бас нэг юм шийдэл болж хийх гэж байхгүй болоос. Тэгэхээр нэг зүгээр юм нэг энэ зуухны чоронд юм халаагч сольж өгöd байгаа ш. Илүү нөгөө тогтвортой юм орлого олох тийм нөгөө санхүүгийн зах зээлд нь холбож яваад байгаараа энэ төсөл маань бас онцлог юм шүү. Тэгэхээр хэмжиж ер нь эдийн засгийн хэмжиж ер нь өөр хөвгтэй сургал боловсролтой болгож тэрийг наашин цааш нь хийж ингэж та тийм төс болсон маш их баярлалаа манай гэрийн зүгээс. Гэхдээ ажиллаа хийж чадахгүй эсвэл ажиллаа сэтгэл ханамж хийж чадахгүй айл үл их вэ. Тэнгууд нараар халдаг болчих юм бол эрсдэл байхгүй, гэр шатах магадлал байхгүй. Тэнгуудаа би одоо тийм тавьчихвал хүүхдээ одоо ингээд том хүүхдээ хариуцуулаад ажиллаа хийх боломж. Үүргийн зүгээс бол иргэдтэй хамгийн гол нь ойлгож таниулж та. Тэгээд эхний ээлжинд гарах тэр зардлыг дүүргийн төсвөөсөө шийдээд ингэж ийм хамтдсан схем яваад байгаа. To wake up now. That could be one of us, and we can